Орон төрийн үзэгчтэй 18 цаг болсон байна. Өнөөдөр 6 дугаар сарын 10-ны лав гараг Монгол комеди нэвтрүүлэг ээлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр чинь үйл явдлууд нэлээд сонирхолтойгоор өрнөж байгаа шүү гэн тий. Ялангуяа энэ тэтгэврийн шинжилттэй холбоотой асуудал. За лав гараг болгон Монгол улсын засгийн газар хуралдаг. За засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг одоо холбогдох яамны сайд нар нь гарч ирж танилцуулдаг бол энэ удаад ерөнхий сайд өөрөө гарч ирж за тэтгэвэр дээр ямар холбоотой шинжилтгэл хийх гэж байгаа юм бэ гэдэг юм асуудлуудаас ярьж танилцууллаа. За нэлээд сонирхолтой. Ерөнхийдөө бол нэг юм удаан хугацаанд нийгмийн даатгал шимтгэл төснө нь их одоо тэтгэвэр авдаг энэ шудраг зарчим руугаа шилжнэ л гэдэг юм зүйлийг бас хэлж байгаа шиг байна. Өнгөрсөн Бямбгарагт их тэнгэрт хуралдсан Монгол Ардын намын удирдах зөвлөл болон бүлгийн хамтарсан хуралдаанаас ерөнхийдөө баг ийм шийдвэрүүд гарсан юм уу да. За энийг засгийн газрын хуралдаанаар л батлаад явж байгаа юм болов. За ингээд засгийн газрын шийдвэртэй холбоотой зарим шийдвэрүүдийг гаргаж ирж ирсэн. За ингээд үйл явдал бусад энийг эдийн засгт өрнөж байгаа мэдээллүүдийг Монголын тэргүүлэгч вебсайтуудад нийтлэгдсэн мэдээллээс их татан Монгол комеди та бүхэнд хүргэнэ. Та бүхэн TVS Mongolia гэсэн Facebook-ийн пэйж хуудсанд Монгол комеди нэвтрүүлгийн лайв хэлбэр дээр гарч байгаа дээр сэтгэлээ бас давхар ирүүлээрэ гэдгийг хэлье. За хоёулаа өрөөгөө л нэвтрүүлэгтэй. Монгол комедид нэгтгэцгээе. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага 100 нас дэмий сан. 100 нас дэмий сангийн хувьд бол энэ удаад Givorin гэдэг энэ бүтээгдэхүүнээр хамтарч байна. За Givorin гэдэг энэхүү бүтээгдэхүүн нь одоо өвдөлтийн эсрэгэл хамгийн гол үйлчилгээтэй. За тэгээд толгой өвдөх, шүд өвдөх, уян мөчний өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлт, уус нуруугаар өвдөх, ясны хугарал, эдийн гэмтлийн үеийн өвдөлт гээд ийм өвдөлтийн үед хэрэгэлдэг. За энэ өөрөө Givorin гэдэг энэ нэм нь өөрөө хотод хамгаалагчтай учраас давхар одоо элдв янзын юм тан уухгүй гэдгээр бас давуу талтай юм байлээ. Тэгээ одоо янз бүрийн өвдөлт гэдэг чинь маш их зөөвөртэй байдаг. Ялангуяа шүн ингээд шүд мүд өвдөх чинь эсвэл одоо нөгөө мэдрэлийн гаралтай нуруу бүр ууц нуруугаар татаж өвдөх гэх мэт ийм зөөврүүдийн үед л одоо Givorin-ыг хэрэглээд өвдөлтөө эмчд очих хүртлээр түрэн одоо ангаах боломжууд нь байгаад байгаа шүү. Та бүхэн 100 настын 75 100 500 гэдэг дугаарыг утсан дээрээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За мөн Монконди шинэ бүтээгдэхүүнээр хамдарж байгаа. Монкондигийн шинэ бүтээгдэхүүн бол сүүн чихэр. За энэ жоохон гялаагадлан гэж харагдаад. За энэ сүүн чихэр. За сүүн чихэр бол одоо үнэний цэвэр сүүний орчтой гэдгээр бас давуу талтай үндэсний үйлдвэрлэлд дэвдэж Монкондигийн чихрээр та бүхэн тавгийнхаа ширээг засаарай гэж. Ариг банк 16.5% өндөр хүүтэй хадгаламжуудаас сонгож хадгаламжиндаа орлого нэмэх тутамдаа эрх авч оны эзэхэд 100 сая хадгаламжийн эзэн болох боломжийг 3 дахь жилдээ хэнийт хадгаламж эзэмшигчтэй олгож байна. Та янахан хадгаламжаа нээлгэж амжаагүй байх юм бол шууд онлайнаар одоо өөрсдийнх нь Ариг банкны аппликейшнийг татаж суулгаад нээлгэх юм боломжтой юм байлээ. Тэгээ орлого нэмэх, за тэгээд шинээр данс нээлгэх, хадгаламж нээлгэх, хадгаламжаа сунгуулах болгонд л ирэх аваад тэгээ сар болгон бас азтангууд тодорож явах боломжтой шүү гэдгийг дуулгая. CU Loyalty хөтөлбөрөөр зарласан. За CU Loyalty хөтөлбөрт нь одоо энэ туган дээр нь байна сурчлагын дээр нь оноогоо цуглуулад машинтай болоорой гэсэн юм уриантаар хамтарж байгаа. iPhone 17-гийн 20 ялагч, 10 сая төгрөгийн 5 ялагч, BYD маркийн автомашины 1 ялагч гэх мэтээр ийм ялагчдыг бас тодруулж байгаа. CU Loyalty хөтөлбөрт CU-гийн хэрэглэгчид CU аппликейшнийг татаж суулгаад л оролцох боломжтой шүү гэдгийг дуулгая. За Black Horse Discovery компани Монгол комедитэй бас хамтарж байгаа. За Black Horse Discovery-ийн хувьд гэх юм бол одоо Хөх хот болон Шилийн хотын эрүүл мэндийн 3 хоногийн аялалдаа 70% хэмжээнд зарлагдсан байгаа юм байна лээ. За Монголд бол 1.5-аас 3 сая төгрөгөөр хийгддэг элдв янзын шинжилгээнүүдийг за Хөх хотод очоод бүх зардал нь багтаад одоо замын зардал, байрлах буудал, хоол унд гэдэг бүх зардал нь багтаад 1500 ян буюу за Монголд мөнгөөр ойролцоогоор 750 мянгаас 800 мянга орчим төгрөгөөр хийлгэх боломжтой. За энийг бол Black Horse Discovery компани зохион байгуулж байгаа юм байна. За үүнд болоод эрүүл мэндийн шинжилгээнд нь юу багтдгийг бэ гэж унтуулгатай дуран байгаа юм байна. Ходоод гизний унтуулгатай дуран, компьютер томограф байна. Эхо, рентген, цус, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, дотор эрхтнүүдийн шинжилгээ, ясны нягтршил, цусны хатуурал, мис засал, нүд чих хамар, хоолой шүд гээд бүгдийг нь үзэх юм боломжтой шүү. За утасны дугаар нь 99 16 78 91 11 тэг 711 гэсэн дугаарын утаснуудаас та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг нь авах боломжтой. За магнимум. Магнимум бүтээгдэхүүнийг магний B6 ба витамины дутагдлаас нойргуудах, толгой өвдөх, толгой эргэх, анхаарал төвлөрөх, чадвар сулрах, ядрах, зочромтгой болох, булчин татах, жиргэнэх зэрэг урьдчилан сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэнэ. Бүх эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа гэсэн байна шүү. За дараагийнх нь Дидиш. Дидишийн томордог сонголтын урамшууд эхэлсэн байгаа. Энэ бүхэн
Стандарт Happy Super үндсэн багцаа 2 болон түүнээс дээд сараар сунгаад эхний сардаа илүү олон суугатаа үнгүй үзэх олон киноны эрэхтэй том багцаа үзэх боломжтой. Хамгийн гол нь томордог урамшуулалтаа хамрагдсан нийт хэрэглэгчдээс 3 том бэлгийн эзэдийг 7 сарын 2-ны өдөр тодруулна. Томордог урамшуул 6 сарын 30-ны хүртэл хугацаанд үргэлжлэх учраас DD-шийн хэрэглэгчдээ амжиж хамрагдаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 7777 1434 утсаар болон DD-шийн Facebook хуудасаар аваарай гэсэн биш үү? За, уржигдэр би нэг залуугийн мэдээллийг дуулгах жагаад нэвтрүүлгийн цаг өчигдөр бас амжаагүй тэгээд нөгөө залуу маань над руу уцтаад одоо хизээ гарах вэ, яах вэ, ийх вэ гэдээ одоо байн гараас нь их л дагалуулдаг байна. За, тэгээд тэр залуугийн мэдээллийг дуулгах чи гэж бодож байна л да. За, энэ одоо амар санаа Тэмүүжин гэдэг ийм хаягтай. За, ийм хаягнаас хаягтай залуу. За, энэ залуу өөрөө яасан бэ гэхээр зэрэг юу яасан юм бэ лээ. 8 жилийн өмнө ингээд бусдад боолгоод тэгээд боолгосноосоо болоод нөгөө цус харуулт үүсээд за ингээ хөгжлийн бэрхшээлтэй болоод 8 жил одоо хэвтэрт байжгаад тэгээд ингээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамираар хичээллэж одоо фитнесээр хичээллээд тэгээ одоо буцаад хөл дээрээ боссож ирсэн. Тэгээ яг адилхан зовлон бэрхшээлтэй энэ хүмүүстэй одоо яг ийм төв нээмээр байна гэдэг ийм хүсэл мөрөөдөлд хөтлөгдөө жигүүрлэж явж байгаа юм байна. За тэгээд сайхан сэтгэлтэй хүмүүс та нараасаа тусламж гуйж байна. Тусгай хэрэгцээтэй хүмүүс зориулж фитнес нээх санаатай байгаа. За хөдөлгөөн гэдэг бол хамгийн чухал зүйлүүдийн нэг. Тийм учраас ард иргэд та бүхнээс тусламж хүсэж байна. Олонний танил ах эгч дүүнраас бас Instagram байдаг хүмүүс шеэр хийгээд тусдсан болоорой. Мөн албан байгууллага ах эгч дүүнээс тусламж аавн гэдэгт итгэж байна. Монголын бодибилдинг фитнесийн холбоо гэдэг ингээ баахан газруудын нэр өвчээд. За тэгээ өөрөө бас ингээд NTV мэдээ 25 дугаар суваг телевиз, TV5, TVS тэгээ Товч Eagle News гэдэг ингээ олон мэдээллийн сайтуудад бас хандсан. Тэгээ танаа тооны нэвтрүүлэгт бас оролцсон байгаа гэдэг юм мэдээлэл надад хуваалцсан. Тэгээ ямар ч үсэн одоо энэ өөрөө бол нэг юм байна л та. Ингээд дасгал сургуульд хийгээд ингээд хөл дөрөө босч ирсэн гэдэг юм. За тэгээд Хаан банкных нь 38500 5023 33 44 42 гэдэг юм данс байгаа юм байна. За өөртөө нь холбогдохыг хүсэх юм бол 88 тэг 8 27 35 гэдэг. За ингээ хамтраад бас фитнес энэ төр байгуулад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилдэг тэднэрт одоо үнгүй үйлчлдэг ч юм уу хөнгөлтэй үйлчлдэг ч юм уу тэднэр зориулсан тусгай чиглэлийн багш мэрэгчлэнүүд ажилуулдаг ч юм уу иймэрхүү байдлаар ажиллах боломжтой санаатай хүмүүс байх юм бол энэ залуутаас холбогдоорой. За ингээд мэдээллийг нь хүргэлээ яхин дөө тэгээд амжилт хүсье. За өнөөдрийн гол үйл явдал юу байсан бэ гэхээр Монгол Улсын ерөнхий сайд учрал олон жил ажилласан хүн илүү өндөр тэтгэвэр авдаг шудраг тогтолцоонд шилжнэ гэдэг зүйлийг гарч ирж хэллээ. IC дээр гарсан мэдээлэл. За энэ нь бол агуулгын хувьд бол нэлээд өргөн юм шиг байлаа шүү дээ, тийм. За миний одоо мэдж байгаагаар бол 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон цалингийн дээд хязгаараар тооцогдож байсан 140 мянган гаруй иргэдийн тэтгэврийг 2 сая 400 мянган төгрөгийн суурьаар дахин тооцох санал боловсруулсан бил. Тухайн үед одоо тэр хүмүүсийн чинь цалин 1.4 саяар одоо хамгийн дээдлэн байсан юм шиг байлээ. Тэгээ 1.4 саяар одоо тэтгэврийг тогтоолгоод тэтгэврийн хязгаарыг тогтоогоод ингэ явжсэн бол одоо энэ хүмүүсийн дахин 2.4 саяас дахиад тооцъё гэдэг юм зүйл. Тэгээд олон жил 35 жил ажилласан хүн байх юм бол 67.5% билүү те. Тийм хувиар тэтгэврээ тогтоолгодог байсан бол тэрийг нь 72%, 72.5% болгож одоо бүхэл бүтэн хэдэн пунктээр бас нэмж байна. За иймэрхүү мэдээлэл. За чамд дэлгэрэнгүй ямар мэдээ. За тэгээд хамгийн их таалагдсан нь 5 хүртэлх ажилтсантай одоо аж ахуйн гарааны бизнес нөө стартап гэж ярьдгийг 3 хүртэлх одоо ажилчны нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөё гэсэн нэг юм санаа. Өчигдөр бас нөгөө давхар тэтгэвэр нөгөө суур тэтгэвэр гэж яриад байсан шүү дээ. Тэрэн дээр энэ нэг одоо амжиргааны төвшин доогуур гэх юм уу альсгүй бол жижиг дунд бизнес эрхэлж ийсэн ч гэх юм уу ингээд нэг юм нэмийн одоо баг цалин авч ийсэн ч гэх юм уу эдгээр юм хүмүүс байдаг юм байна. Тэгэхээр эдгээр хүмүүст баталгаа тэтгэврийг бий болгоё. Тэгэхгүй бол эдгээр хүмүүс одоо 30 жилийн дараа ажиллахад баг тэтгэвэр аваад байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийн бас тэтгэврийг нь одоо баталгаа тоолгоё гэсэн нэг ийм зүйл ярьсан. За нэг оюутнуудын хувьд нөгөө хамгийн таалагдаад байгаа зүйл нь оюутнууд ажил хийвэл одоо нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөнө гэсэн нэг одоо ийм зүйл бас яриад байна. За гих мэтлэнгээр за ингээ явангууд энэ бол зур сонгуульд өгч जैन 1.5 сая болгоё гэх биш. Энийг өргөн хүрээнд хамраж хамрагдaltaй илүү өргөн болгоё гэж л ерөнхийдөө өөрөө хэлээд байгаа. Тэтгэврт гарах насыг ч гэсэн бас 63 хугацаа болов тий. Одоо хугацаа тавиад уртсгана гэдэг зүйлийг хэлж байгаа. Өчигдөр бас Аби Бакир сайд хэлээд байсан шүү дээ. Дэлхийн нийтэд ер нь ингээд өндөр наслах хүмүүсийн тоо нэмэгдэж байна.
одоо өндөр насалж байгаа тоо нэмэгдэж байгаа нь дэлхийн бүх улсуудад яг энэ тэтгэврийн сан дээр нь маш том дарамт үүсгээд байгаа. Тэгээд одоо өндөр насалж болохгүй ч юм шиг нэг юм сонин сонсогдоод байсан. За гэхдээ одоо яа харахгүй одоо Монгол хүний дундаж наслж гисэн өсөд байгаа гэсэн юм мэдээлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр энэтэй уялдуулаад тэтгэврийн насыг ч гэсэн хойшлуулах уртсгах гэх мэт юм асуудлууд бас яригдчих юм л. За тэгээд ингэж байна. Монгол улсад одоогоор 504 мянган тэтгэвэр авахч байгаа. Тэдний 57% буюу 10 хүн тутмын 6 нь 769 мянган төгрөгийн доод хэмжээгээр тэтгэврээ авдаг юм байна. За түүнчлэн доод хэмжээний тэтгэвэр авч байгаа 3 хүн тутмын нэг нь 3 жилээс дээш хугацаагаар ажилласан байдаг нь хөдөлмөрлсөн хугацаа төлсөн шимтгэлтэй нь уялдсан шудраг тогтолцоо бүрдээгүйг бас харуулж байгаа. За мөн хүн амын дундаж наслалт нэмэгдэж тэтгэврт гарснаас хойш амьдрах хугацаа уртссан нөхцөлд өнөөгийн тогтолцоог шинжлэх шаардлага үүснэгийг бас онцолж хэлсэн ерхий сайд. За Абу Бакир сайдын үед бол хэлж байгаагаар зарим хүмүүс бүр огт нийгмийн татвал 300 мянган орчим хүн хөдөлмөрлөөд нийгмийн татвалын шимтгэл төлөөд ингээ явдаг бол 500 мянган орчим хүн огт одоо нийгмийн татвал төлдөггүй эсвэл алдаг оног төлдөг. Одоо тухайлбал зарим хүмүүс тэгдэг штеп. Зүгээр л одоо өдөр тутам 8 хийгээл тэгээ нийгмийн татвалын шимтгэл төлдөгчгүй зүгээр гар дээрээ судалдаа хэрэглэдэг юм уу ингээл явж идэг. За албан байгууллагууд ажил олгогч нар л тойл гэрээ хийсэн газрууд бол нийгмийн татвалын шимтгэл төлөөд идэг. Тэгээ энэ хүмүүсийг бас яаж хамруулах уу инээ тэрэгээд ирээдүйд одоо ямар нэгэн хүүсвэргүй болох аюултай гэдэг юм зүйлд аваачиж байна л да. За шинжлэлийн өрөөнд тэтгэврийн зөрүүг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухайлбал 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн цалин бодох дээд хязгаар 1.4 сая төгрөг байсан бол 2018 оноос хойш 2.4 сая төгрөг болсон. За үүнээс шалтгаалan ижил төстэй хөдөлмөр эрхлэж байсан ч сүүлд тэтгэвэр гарсан хүмүүс илүү өндөр тэтгэвэр авах нөхцөл бүрдээд байсан. За тэгвэл одоо 2013 оноос өмнө тэтгэврт гарсан иргэдийг бол бүгднгийн 2.4 саяас дахиж тооцох юм байна. Одоо та бүхний тэтгэврийн тооцоолох арга чинь одоо шинжлэхдэгнэ шүү. За мөн 504 мянган тэтгэвэр авагчид хөдөлмөрлсөн жил авч байгаа тэтгэврийн хэмжээнээс нь хамааран 100-аас 300 мянган төгрөгийн яламжтай нэмэгдэл олгохоор тооцсон байна. За жишээлбэл 769 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгож 10 жил ажилласан иргэний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэх бол 1 сая төгрөгийн тэтгэвэртэй 15 жил ажилласан хүний тэтгэвэр 160 мянган төгрөгөөр нэмэгдэх боломжтой. За түүнчлэн 25 жилээс дээш ажилласан иргэдэд олгодог нэмэгдлийг одоогийн 1.5%-аас 2% болгон өсгөж олон жил хөдөлмөрсөн иргэдийг илүү урамшуулах тогтолцоог бүрдүүлэхээр тусгасан. За харин хуульд заасан наснаас хойш буюу 60 наснда тэтгэврт гарсан тохиолдолд тэтгэвэр 12 хүртэл хувиар нэмэгдэх боломжтой бол эрт тэтгэврт гарсан тохиолдолд тэтгэврийн хэмжээг бууруулах зохицуулалт тусгагдсан байна л гэж. Гэхдээ энэ чинь одоо нөгөө цэрэг армийнхын яад юм бол тэд нар чинь бүр хүчээр бараг 40 нас хүрээд тэтгэврт гаргадаг шүү дээ. Тий. Гэхдээ эдгээр чинь нөгөө нийгмийн татвалын шимтгэлээс бас яадгүй юм шиг. Тий нэг сонио өөрснийх нь тийм армийн юм уу байдаг тий. Цолны нэмэгдэл инээ тэрэгээд маш өндөр тэтгэвэр тогтоолоод шүү дээ. Армийнхан чинь ер нь л мөрдөстэй хүмүүс чинь. За ингээд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь үзье гэх юм бол IC за тэгэл бусад мэдээллийн сайтууд дээр бүгднээр нь одоо дэлгэрэнгүй байх шиг байна. За Абу Бакир сайдын ярианаас нь бас дуулгачих. Хамгийн эхлээд бид 15-22 насны оюутан залуучуудыг нийгэм дадлан шимтгэхэд төлөхгүй байх сонголтыг өгч байгаа. Оюутан гэж байгаа шүү. 20 настай одоо гэрэл маань оюутан болвол төлөхгүй байж болно. 20 настай Абу Бакир уурхаад ажиллаж байвал та харин төлнө шүү гэж. Яг л би одоо ажлын ачаал нагруус гаваад хэлчихсэн би тэтгэврийн насаа явуулсан учраас яг үйлдвэрлэлээр ажиллаж байгаа залуучуудаа бол юу төлхөн зөв байх. Таны нийгмийн хамгаалалт гаргана. Оюутан залуучууд маань сурахын хажуугаар хөдөлмөр гэх юм бол нэг надад шимтгэлээ би төлөөд яах юм бэ? Агуулгууд би визэнд ороход надад хэрэгтэй учраас би төлнө гэдэг сонголтын үлдээж байна. Энэ маань нэгтгэл нөгөө оюутныг одоо цагийн ажил эхлээд орлоготой байх боломжийг бүрдүүлж байна. Нөгөө талдаа ажиллах хүч дутмаг байгаа үйлчлэгээний салбаруудад ажиллах хүч нийгмэх бас гэдэг манайх бас хөдөлмөрийн яам шүү дээ. Хөдөлмөр ихтэй дэмжих хэрэгтэй. Энэ хүрээнд ингээд эрх нэрхтэн зохицуулаад явж байгаа. За бид нар 5 хүнтэй гэнэ 5 хүртэлх одоо жилийн өмнө бүртгүүлсэн ажил нэгж юм. Тэгээд та 5 ажил. За гарааны бизнес эрхэлж байгаа 5 хүртэлх ажилтнтай бол 3 хүнийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө. Энэ нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байгаа энэ үйлдэлүүд бол аж ахуйн нэгжүүдэд маш том зүйл болдог л доо. Одоо чинь нийгмийн даатгалын шимтгэгчийн хэдэн хувь билээ? 26% 27% билүү? Тий. Одоо ажил олгогч талаас бол ингэж байна. Ажил олгогч талаас төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.1-ээс 0.9 хүртэл хувиар буулгаж байна. Яагаад бууруулж байна вэ гэхээр хөдөлмөрийн нөхцлөөс шалтгаалж хүн нөхцөл ажилдаг бол шимтгэлийг 2.5 дахин илүү төлдөг. Үүнийг 0.1-ээс 0.9%
бууруулж өгч байгаа нь улсын төсөвт 100 орчим тэрбум төгрөгийн ачаалтайч нийгмийн даатгал төлөгч нарын шимтгэлийг одоо 100 орчим тэрбум төгрөгийн ачаалтай юм байна. Гэхдээ яг бууруулж байгаа юм байна л да. Гол нь энүүгээр бас нөгөө 0.1-9% одоо ажил олгогч нарт илүү хөнгөлт төлөвж яриа л гэсэн л утга. Одоо оюутан залуучууд гэхэд чинь л нийгмийн даатгалын шимтгэлэг гэдэг чинь баг 11% нь илүү ажил эрхлэгчээс нь явчихж байгаа шүү дээ. Ажил олгогчоос нь баг 10% гээд нийтдээ 20% нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн даатгалын сан төвлөрдөг. Тэгээ 10%-ийнх нь ачааллыг нь сая төгрөгийн цалинтай хүнээс 100 мянгыг нь нийгмийн даатгалын шимтгэлийг чинь төлнө гэдээ аваад ах чинь бас хэцүү. 100 сая төгрөгийн цалинтай хүн дээр 100 мянгыг авчаад дээрээс нь байгуулгын дахиад 100 хэдэн мянган төгрөг нэмж төлөөд ингээ яваад тахлаар тэр байгууллагт нь бас хэцүү болоод байдаг. Тэгээ энэ зүйлүүдийг бас наантай цаантай бодолцож үзнэ л гэсэн иймэрхүү агуулгаар л энэ зүйлүүд явж байгаа юм байна. За нийтдээ нэг 5 орчим онцлог зүйл байгаа гэдгийгсэн шүү дээ, тий. За нэгдүгüүрт нь одоо оюутан залуучууд юм байна. Хоёрдугаарт нь тэр 5 хүртэл юм байна. За 3 4-дүгüүрт нь одоо юу байж байгаа юм бол одоо тэр 2013 оноос өмнөх нь байгаа бах, тий. Тэр хүмүүст 2.4 саяас тооцож. Тэгээ баталгаад тэтгэвэр буюу нөө тэтгэврийн зөрүүг арилгана. Тэтгэврийн зөрүүг арилгана гэдэг шүү дээ. За тэгээ дараагаар нь тэр баталгаад тэтгэвэр буюу одоо ажил эрхэлж буй бага цалинтай хүмүүс тохирсон тэр юуг олгоно гэдэг. За ингээд нэг юм тооцоо моцоо гараад ингээд явхад бол 4 жилийн дараанаас 2027 оноос үлээ ингээд 4 их 80, 6 их 80 ингээд 8 их 80 гэдэг ингээд энэ үед ачааллууд нь бол улсын төсөв дээр нэмэгдээд явах юм байна. Тэгээ энэ ерхий сайд бас өнөөдөр хэлсэн тэр зүгээр би постер л харсан л та үнэн худлаа юу. 2 хэдэн их 80-ийн төсөвт ачаалал үүсэх юм байна. Эхний удаадаа. Тэгэхээр зэрэг энэ тэтгэврийн нэмэгдэл, тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотойгоор ингээд 2.1 лүү 3 их 80-ийн татврын дарамт үүсгэхлээр зэрэг намраас засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлыг шинээр авч хэлцэнэ гэсэн нэг юм зүйлийг хэлсэн гэдээсэн. Тийм зүйл яригдчих юм. Тийм зүйл бол яригдаг. Зүгээр яг сэтгүүлчийн асуултанд л тэгж хариулдаг ах шиг үсэн л дээ. Засгийн газар хоцрогтой холбоотой юу гэж бодож байна гээл те. Тэгээ ялангуяа нөгөө төрийн өмчийн зарим компаниудыг татан болгосон шүү дээ. Тэгээ түүний ард бол улс төрчнөр байгаа. Тэгээ тэд нар намайг ерөн зовоогоод байна те. Уг нь бол энэ чинээс хэмнэлт гарах ёстой маа гэсэн агуулгыг л яриад байгаа шүү. За учир ерхий сайд гарч ирсэн дээр нь хүмүүс асуугаад Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлага ардсан намын бүлгээс бол албан ёсоор ирээгүй. Хүний амнасаар улс төр хийж өгнө гэдэг хариултыг өгчлөө. 80 дээр гарсан мэдээлэл шүү. Тэгэхээр зэрэг ардсан нам өөрөө хэлээдсэн юм зү. Бид нэг батлууд гэдэг хүнийг огцруулаач гэж 14 хоногийн өмнө хэлсэн. 14 хоногийн хугацаатай шаардлага тавьсан. Энэ шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас энэ учрын засгийн газраас юу ч хүлээх шаардлагагүй мэн. Томилсон субъект болох засгийн газрын ерхий сайдтай хариуцлага тооцно. Огцруулнаа. Гарын үсэг цуглуулнаа. 20 хүн зурцлаа гэдэг өчигдрөөс хойш ингэж яваад байгаа л та. Тэгсэн чинь өөрснөө албан ёсоор тийм бичих цаас өгөөгүй юм шүү. Ерхий сайд бол хариуцлагатай албан тушаал хариуцж байгаа хүний хувьд бол бас байр суурь ингэж илэрхийлж. За нөгөө тал нь арснаа бол улс төр хийж байгаа учраас бичгээ өгөөгүй ээж юу гэж улс төр хийж бас магадгүй юм байна л да. Тэгээ одоо юу гэдэг чинь Монгол улсын Батлан хамгааллын сайд батлуудад хариуцлага тооцоолох тухай Арс намын бүлгийн тийм тооц шийдвэрийг ингээд бичгээр танд хүргүүллээ гэдэг ингээд бичих цаас нь хүрсэн бол бичих цаасанд нь за тэд тоод бичгэнд чинь тийм тоод хариулт өгье гэх мэтэр ингээд явдаг шүү дээ тий. За тийм зүйл байгаагүй юм уу да янз нь тэгээд энийг бол одоо хүний амнасаар улс төр хийж байгаа үйлдэл байна л гэдэг зүйлийг ерхий сайд хилээдэх нь л. За нөгөө нийгмийн даатгалтай холбоотой биш ээ. Хүн амын орлогын албан татвартай холбоотой нэг баярмаа гишүүн бас санаачлаад явуулсан шүү дээ. Тэгээд тэрийг нөгөө засгийн газар бас нэг хуулийн төсөл өргөн барьсан байгаа шүү дээ. За энэ хоёрыг ер нь нэгтгэхэд ингээ хилцээ гэдэг нэг юм санаа. За тэгээд энэ дээр бол гол нь энэ л байгаа юм л да. Хэрв дээрх өөрчлөгдөд одоо эслэн батлагдвал 792 мянган төгрөг хүртэлх орлого 0%, 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлого 1% татвартай болох юм. Түүнчлэн 2 сая төгрөг болон түүнээс дээш хэмжээний цалинтай иргэдийн гар дээр сар бүр ойролцоогоор 188 мянган төгрөгөөр илүү мөнгө үлдэх тооцоо гарнаа. Одоо энэ хуулинд батлагдвал тухайлбал 2 сая төгрөгийн цалинтай иргэн өнөөдрийн байдлаар 200 мянган төгрөгийн татвар төлдөг бол шин зохицуулт хэрэгцснээр 12 мянган төгрөгийн татвар төлөхөр байна гэж байна. За бас харьцангуй тий 200 мянган төгрөг гэжсэн 12 мянган төгрөг гэсэн хамаагүй дээр тий. Яг одоо би ажил хөдөлмөр эрхлээд байж хахад би ингээд ажил хөдөлмөр эрхэснийхээ төлөө улсад мөнгө төлөх одоо бас нэг утгагүй юм байсан л та надад. Би өөрийнхөө төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Өөрийнхөө төлөө ажиллаад цалингаа авангууд улс чи орлого олоод тосно уу? За хувийн орлогын албан татвар авнаа чамаас татвар чи устдаа татвараа төлнө шүү гэдэг. Ийм нэг
одоо их цалин авдаг хүмүүс бол бүр их л мөнгө төлдөг юм билээ л. Тэгээд нөгөө байгууллагууд чинь хамгийн гол нь яг энээсээ болоод цалингийн нэмдгүү, Нуун дарагдуулдаг, далд эдийн засаг бий болдог. За билгүүтэй чамтай одоо 5 саяар тохирё. Гэхдээ би чиний юу гэдэг чинь 2 сая гэж бичил тэмдэглэл хийж 3 саяын чи бэлнээр аваа. Гэх мэтийн ингээд нөгөө далд эдийн засаг бий болоод байдаг. Нөгөө талаар одоо 2 сая төгрөгийн цалинтай за над мэтийн би ч одоо 2 сая төгрөгч үрдэг юм л да сая 800 мянган зүч. Тэгэхээр одоо надад 180 мянган төгрөг маань үлдэх нь байна шүү дээ тий. 10% би чинь хүн амын орлогын албан дотор төлждөг байсан бол одоо тэгээд нэг 180 мянган төгрөг үлдэх нь за нэг бас нэг хэдэн хил мах юм дэ 3 хил ба 4 хил мах ч юм уу тэгэл болох юм байна. За мэдээж ба. За тэгээд энэ 20 цэр би нөгөө түрүүн дахин төлөлт. Энэ дахин төлөлт төр эргээд тохирчээ гээд энэ бас зөндөө явсан юм аа. Бүр 2024 онд л явуулсан. Энэ Ярамгийн 4-р хорооны орчин бод яг миний амьдардаг хэсэг болохоор би сайн мэдээд байна л да. Энэ эргэж жагсаа зөндөө юм байна. Тэгээд тэр андын зам гэдэг нэг компани байдаг гээд за нөгөөдөл нь нөгөө мөнгөө өгчдөг барилгаа авч чаддгүй ийм нөхцөл байдал үүслээ гээд тэгээ хамгийн гол нь энэ иргэд 4-5 жил хүлээж байгаа юм бэл. Захиалгаа өгсөн. Нөгөө ажил нь явахгүй. Тэгээ шинэ хотын дараагаас ус одоо энэ асуудлыг одоо анхааралд аваач энэ тэрээгээд иргэд өнөөдөр жагсаад энэ шаардлага хөрвүүлсэн байлээ. Тэгээ би нөгөө нэг өмнө нь харж ирсэн учраас одоо яг нөгөө асуудлаараа жагсаж энэ даа л гэдэг одоо ингэ харж ирсэн. Тэгээ энэ дахин төлөвлөлтөнд одоо манай бэлгээгийн дахин төлөвлөлтийн нэг асуудал байдсан шүү дээ. Бүр одоо тэр сансар хотгоны хохирогчд гээд хил хамгаалахын хойдолд байдаг хүмүүс байдаг юм л да. Тэр чинь одоо хэдэн оноос 11-12 оны үеэс шүү дээ. Улсын хурлын талигаж ариун гишүүний үе юмнууд байхгүй юу. Тэгэл одоо хүртэл тэр асуудлууд нь шийдэгдэв. Тэгээ яг энэ дахин төлөвлөлттэй холбоотой эсвэл барилга энэ байгууламжийн гэрээ хийнгээд 174 хэрэг цагдаа дээр үүсгэсэн шалгагдаад ингээ явж л байгаа юм билээ л. Тэгээ одоо найдвартай, баталгаатай байдлыг яаж хангах вэ гэдэг зүйл чинь их хэрэгэлзэт. Нэг гой ингээ макет үзүүлээл гой төслүүдэд танилцуулаад ингээ явчихдаг. Тэгээд за хэвээ итгээд та 100% төлөх юм бол тэдэн хувийн хямдралтай шүү гэдэг ингээ явчихдаг. Тэгэхээр зэрэг үнд орсон хойно нь аваад явах уу гэд хямдралтай байгаа дээр ингээ загчхлаар зэрэг нөгөө барилга нь баригдахгүй ингээ. Тэгээ одоо 13 давхрын 80 тоотыг би авлаа гэсэн чинь 80 тоотыг нь 3 хүнд зарцсан ч байх шээ тий. Иймэрхүү залилан лөөрийн ажлууд бол маш их л яваад байна л да. За нөгөө амнаацтай холбоотой. Эрдэнэтийн уулан байж хүлдвэрийн Эрдэнэт үйлдвэрийн дарга Ёндон. За Эрдэнэт үйлдвэрийн амнаатад төлж байгаа 21.6%-ийг 10% болгож бууруулахад цэвэр ашиг ноогдол ашиг бол нэмэгдэнэ гэдэг юм зүйл хэлж байна. Ерөөсөө эн чинь ерөөс толгой өндийлэг гэдэг нэг амар том асуудал байгаад байдаг. За энийг бууруулчих юм бол энэ хэмжээнийх нь одоо тэр амнаатад төлөөд байдаг зүйлүүд чинь бусад орлого руугаа шилжих юм боломжууд нь бас бүрднэ л гэдэг юм зүйлийг хэлсэн байл. За энэ яриагаараа бас нэлээд UBN дээр өгсөн яриа байсан нэлээд дуртай. За энэ төрөсөн гэсэн. Тэгээд бол нэг магадгүй цагаан савч юм уу, зөв дараагийн харамхтай ч гэдэг юм уу. Ер нь бол нэгдсэн олон ордууд байдаг. Эдээс ашиглалтанд орох хугацааг тооцож үзээд зэвсгийн салбараас Монгол улсын төсөв бүрдүүлдэг одоо тэр амнаатын орлогыг бол бууруулах байх хүнд баталжуулаа гэдэг саналтай байна. Хэрвээ цагаар ингээд цааш явах юм бол энэ маш хурдан дөрөвдөртэй ер нь ашиг болж авах бол маш хүндрэл байна. За өнөөдөр бол яг маш ойрхон байж байгаа орлого чинь би тодорхой хэлбэл цагаан саврын ордоо. Цагаан саврын ордоо нийт хөрөнгө оруулалтынхаа баг тал хөрөнгө хийгдчихсэн юм орд үүдэг. Нөөцийн тодорхой болсон орд байдаг. Тэгэхээр цагаан Эрдэнэт үйлдвэр өнөөдөр амнаат нь одоо жишээ нь 21.6% төлж байна. Энэ буураад 10% боллоо гэхэд за энэ яагач. дээрээс нь цэвэр ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Цэвэр ашигаас тооцдог ноог ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Гэтэл энэ амнаат буурснаар Эрдэнэт үйлдвэрийн улс төлөвлөлтөд одоо 2025 онд бол 2.3 эхнэр төгрөгийг төлөвлөсөн шүү дээ. Энэ ч буурлаа гэхэд энэ буурах хэмжээнд бол нэг 180-аас 200 орчим тэр. За ерөнхийдөө нэг юм зүйл хэлж ин л та. Амнаат 21.6-аас 10% боллоо буурлаа гэхэд зүгээр нөгөө амнаатаас төлбөрдөг төлбөр дээр бол нэг 180 орчим тэрбум төгрөг нийл одоо тийм зөрүү үүсгэж байна. Зүгээр Эрдэнэтийн үйлдвэрийн тухайд шүү. За тэгээд тэр хэмжээний мөнгийг бол бусад одоо үйл ажиллагааны зардал, бусад одоо ноогдол ашиг гэдэг ч юм уу, цэвэр ашигтаа ингээд шингээгээд оруулж байгаа учраас
дүндээ дүн болчих юм аа л гэдэг. Тэгээ гол нь энэ амнаатас чинь болоод нэг яг ингээд уурхаага бариад техник тогтмол төхөөрөмж авчирсан хүмүүс ингээд хараа сууж идэм юм л да. За амнаатаа бууруулах юм бол ухаж эхлэе. Бууруулахгүй энэ чигээр явах юм бол одоо уухгүй энэ ямар ч ашиггүй болчих юм байна гэх мэтэр ингээд төслүүд нь явахгүй. Тэгээ хүлээлт үүсгэж. Тэгээ цагаан суурга гэж штэ тий. Цагаан суургын орд. За тэгээ дээрэс нь одоо хармагтай гэж энэ нөгөө монтре гэл ингээд цаашаа зөндөл явах юм шиг байна л да. Тэгээд зис хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч хамтран бүтээн байгуулагч шалгарлаа гэж өнөөдөр бас UBN сэтгүүл дарь сүрэн бас мэдээлэл гаргасан байлээ. Эрдэнэ төлөвлөлт төрөмч төлөвлөрийн газар төвшиглэн цэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах компани шалгарсан байна. За нийт 7 орны 13 компани түншлэлт материалаа ирүүлж 2 үе шаттай явуулсан сонгон шалгаруулалтанд NFC компани хамгийн өндөр он авч хөрөнгө оруулж хамтран ажиллахаар болсон. За энэ компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35%, хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70%-ийн зураг төсөл бүтээн байгуулалтанд оролцсон байт юм байна. За уул уурхаан хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах, EPC ерөнхий төлөв гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай ийм компани. За Монгол улс зэсийн баяжмлаа хайлуулж, боловсруулж, илүү үнцэн өртөг ашиг нэмж үйлдвэрлэх нь экспорт төсвийн орлогоо, эдийн засгийн хөгжил, ажлын байр татвар хураамж нэмэх өндөр ач холбогдолтой. Бид нар одоо гам бөмбөлөг яриад байдаг нөө эрдэнэтэйс нэг бөмбөлгнүүд эсвэл зэсийн хүдрэл гаргаад байдаг. За тэгвэл одоо бүр хажуудаа зэс боловсруулах үйлдвэр байгуулж. Ингийн бол одоо бидний нэг барилгын цахилгаан ч гэсэн тэгээд дээрэс нь одоо автомашин үйлдвэрлэгч, цахилгаан автомашины үйлдвэрлэгчийн гол түүхийн хэд болоод боловсруулсан зэс нийлүүлэх юм бол илүү их ашигтай ажиллах боломж нь л бүрднэ л гэж ойлгож байна. Бас Эрдэнэтэй чинь 2 орд бас нэмэгдсэн тий. Оюутан юу гээд Зандаа шатар ерөнхий сайд бас нийлээгээд тий. Гэх мэтлэнгээр бас өргөжих боломжууд бас байгаад шүү. За хувийн сургуулиуд өнөөдөр боловсролын сайдынхаа болон хувийн сургуулиуд урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10%-аас хэтрүүлэхийг бол хориглосон юм шийдвэр гаргаж байна. Тэгэхдээ хувийн сургуулиудын одоо үнэ тогтоох үйл явцад нь бол хяналт тавихгүй, хөндлөнгөөс оролцохгүй. Зүгээр одоо ингээд ерөнхий боловсролын сургуулиуд амраад эхэлчихлээ л дээ. Тэгээ амарч эхлэхлээрээ юу яригдж гэнэ үү гэхлээр зэрэг эрхчлэлийнхаа суудлыг баталгаажуул. Төлбөрийнхөө тэдэн хувийг хий. Суудлаа баталгаажуул гэдэг юм дарамтууд эцэг эхээр ирж эхэлж байна. Тэгээ намар болтол төр хүүхэд одоо өөр сургууль шилжиж суралцах ч юм уу, тиймэрхүү зүйлүүдээс нь болдох ч юм уу. Одоо яадгийн тэгэл тэр хүүхд сурах нь ойлгомжтой шүү дээ. Бүртгэлтэй байж л байгаа шүү дээ. Тэгж яхад өдөөс нь баталгаажуулаа. Суудлаа баталгаажуул. За тэгээ сургалтын төлбөрөө одоо 50%-ийг нь хий, 100% хийчих юм бол одоо тэд. За ингээд инкам болон сайдын хувьд бол 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 119 дугаар тушаалыг гаргалаа. Энэхүү тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй. Мөн сургалтын төлбөр тогтоох эрхт нь халдахгүй. Цаашид хувийн сургуульд шинээр илссэн болон үргэлжлүүлэн суралцах сурагчийн баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10%-аас хэтрүүлэхгүй байхаар ийм шийдвэр гаргаж байгаа. За харин төлбөрийн талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангана. Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх асран хамгаалагч сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм аа. Эцэг эх асран хамгаалагчид та бүхэн энэхүү тушаалын заалт бүртээ танилцж, хувийн сургуулиудад хүргүүлсэн тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж хамтран ажиллахыг хүсье гэж. За ер нь бол бид нар чинь нэг дуугаал байдаг шүү дээ. Тэгээ нөгөө хүүхдээ мөнгөний төлж байгаа мөртлөө ч гэсэн нэг гой сургуулаас нь хасчихгүй яачихгүй гэдэг бид нар чинь нэг дуулууртай ингээд дарамттай сургуулийн захиргаанаас юу гэж хэлдэг үг дөгөө биелүүлээл ингээд уул нь бол бид нар чинь өөрснөө мөнгө төлж байгаа учраас энэ зүйлүүдийг шаардах хэрэгтэй байт юм билээ л дээ. Тэгээ одоо энэ инкам болон сайдын энэ гаргасан тушаалтай нь бол эцэг эхчүүд ч гэсэн танилцаад ингээд үзээрэй л гэсэн ийм мэдээлэл бас байна. Өчигдөр хоёул нөгөө ярьсан хүний эрхийн комиссоос хэвлэл мэдээлэлтэй холбоотой асуудал гаргасан гэд ярьсан шүү дээ тий. Тэгээ энэ ганц зүрх гэдэг хүнээр өнөөдөр сонсгол одоо зохион байгуулнаа. Одоо халан солино гэж боо юм болоод байгаа шүү дээ. За эний чи сонсгол зохион байгуулад шийднэ. За энэ ган хуй гэдэг хүн нь бол гав юу ш одоо энэ хэвлэлийн баг хурал зарлж байгаа нэмэгтэй хийн гэлээ би одоо нэрээс марч. За тэр хүн бол хүний эрхийн комиссд бол том сургамж боллоо. Одоо ингээд хууль буруу хэрэглэх те эсвэл хуулийг өөрөөр хэрэглэх энэ байдал бол хүний эрхийн энэ кейс бол том сургамж боллоо шүү гэд хэлсэн байлээ. Энэ чинь албан тушаалтны зураг ашигласан нь хүний эрхийн зөрчил гэж үзсэн ган зөргийг төрийн албанаас хална гэж мэдгэсэн юм шүү дээ. Одоо шууд халах юм байна л да. Халах юм. Тэр ган хуйгийг нь яах юм бол нөгөө гомдол гаргагч юм.
Төрийн өмчт компани. Тий, өнөөдөр хэвлэлийн баг хурал хийгээд ямар ч байсан сонсох үйл ажиллагаа зохион байгуулнаа гэдгсэн байлээ. Манай бас сэтгүүлч оцсон. Тэгээд ирэхэд ийм мэдээлэлтэй ирсэн. Энэ чинь хүний эрхийн комиссийн гишүүн Наран Туяа гэж ах шүү шүү саяных чинь. За тус гомдлын дагуу ингээд гав үйгийг биометрик ингээд ингэж гисэн. За тэгээд ямар ч байсан нэлээл том жинтэл зүйл боллоо тий. Тэгээ хүний эрх гэснээс энэ батлан хамгаалахын одоо яамны дэргэд бас зэвсэг төвчний хүний эрхийн хяналтын зөвлөл бас байгуулагдаж байгаа юм байна. Тэгээ яг нэг цэрэг одоо өгсөн одоо нас урсантай холбоотойгоор ерөнхий сайд нэг 7 чөлөөлөе гэдэг одоо батлан хамгаалах яамны тим юм хөрвүүлсэн шүү дээ. Одоо энэ цэргийн албан ингэ чөлөөлөе гэсэн нэг юм 7 юм санаачлага байсан. Тэгээ гол агуулга нь бол ерөөсөө энэ л байна л да. Батлан хамгаалах сайдын дэргэд хяналтын зөвлөл нь салбарын хэмжээнд хүний эрхийн зөрчлийг нуун дарагдуулах, бус эрт илрүүлэх, иргэний нийгэм болон хүний эрхийн хамгаалагчдын оролцоо хангах замаар дотоод хяналтыг шин шатанд гаргах зорилготой бөгөөд энийн цэргийн албыг эрсдлээс чөлөөлөх гэсэн нэг реформын одоо нэг хэсгээр гэсэн мэл. Нэг ерөнхийлөгч 7 юм л хэлж байгаа. За яг энэ бол бас л тэгэл байх л ёстой асуудал. Энэ хүний эрх гэдэг чинь тэгээд хаана. Тэгээ хүний эрхийн мэдрэмж их чухал юм те. Одоо хэвлэл мэдээллийн байгуулагч бай, одоо зүгээр багшч бай, эргэнч бай, цэрэг цагдаач бай, мэдрэмжтэй хандна гэдэг чухал. Яг нөгөө айрам гэдэг бол өөрөө дэг журам байх ёстой л доо. Хитрхи бас нялцаасан байх юм бол одоо ямар нэгэн ажиллагааны хажууд юу болох вүлээ те. Цэрэг эрс гэдэг чинь ерөнхийдөө хатуужилтай дэсвэртэй байжээж ингэж л явах хэвээр. Тэгээд дөрмийн бус ямар нэгэн зүйл байх юм бол тэрийг нь эрхийн зөрчлөөр нь тооцохгүй бол одоо юу гэдэг чинь гүүж харайх нь хүний эрх зөрчиж байна гэж тооцох юм бол тийм сахилга баттай хариуцлагатай хатуужилтай цэрэг Монгол улсад бий болохгүй юм байна шүү дээ. За өнөөдөр чи бас нөгөө өмнө говийн сэддэрч гүшүүн чинь нөгөө нэг юм хуулийн төсөл санаачлаа яваад байсан чи өргөн барьчихж байгаа юм байна уу? Нөгөө малчны хүүхэд 2 жил цахимаар 3 дугаар ангиасаа танхимаар суралцах хуулийн төслийг өнөөдөр өргөн барьж байгаа гэдэг. Тэгээ энийг одоо юу гэж бодож байна вэ? Малчны хүүхэд 2 жил одоо цахимаар тэр 6 настай хүүхдүүд чинь цахимаар суралцах боломж байгаа юм. Яг тэр цахимаар суралцах хэмжээнд доктортой сууж чадах уу? Дээрээс нь хөдөө орон нутагт тэр сүлжээ тоног төхөөрөмжүүд нь бүрэн гүйцэд орсон уу? Бүр сүлжээгүй газар отроор малаа тугаа явцдаг хүмүүс эсвэл малынхаа одоо хөлийг дагаад сүлжээгүй газар очиод байрлаж байгаа айл өрхүүд өвлжөө өн чи цас сам хаагддаг. Ингээд явхлаар чинь цахимаар одоо баг хүүхдүүд одоо суралцах чадах юм бол үгүй юм бол. Энэ бас нэг амьдралд хэрэгжихээргүй л хууль шиг санагдаад байна. Тэгээд бас ингэж яриад байгаа л да. Залуу гэр бүлүүд, ер нь гэр бүлүүд бас салах юм шалтгаан болоод байна гэдэг. Ээж нь хүүхдээ аваад сумын төв ордог, аав нь хөдөө үлддэг. Зовг нь бол яг 8 нас хүртэл нь одоо захимаар ч юм уу юугаар ч юм одоо ингэ сурахчаа гэдэг. Тэгээ бид нар захимыг өгнө үдсэн шүү дээ тий. Коронагийн үеэр яалаа. Ер нь захимаар сурах, танхимаар сурах хоёр бол яг нэг үйл маш лондол байд юм билээ. Тэгэл үзэхчгүй харахчгүй. Манай улсын хурлын гишүүчийн хүртэл нөгөө 6 тавьчаад бос явуулсан байдаг гэдэг шиг. Тэгээд одоо тэр хүүхд чинь үнэхээр одоо тэр төхөөрөмж хасаагаад яг тэр А Б гэд одоо уншаад хажууд нь багш байж ингээд самбар дээр зураа тэр хүүхдийн гар хөлийг зөв болгоод ингээд явахаас ш өдөр тутам мал хуйтагаад ноцолдож байгаа гэр бүл хүүхдийнхаа захим хичээлд нь суух гад ингээд байна гэдэг бол жоохон тиймэрхүүл юм. Тэгээд яг хуу агуулга нь юу нь болохоор зэрэг гэр бүл салтын эсрэг инээ тэрэгээд хүүхэд бага насндаа ээж автайгаа байх ёстой инээ тэрэгээд зүйлүүдийг л олон хэлж байгаа. Монголын нүүдэл чинь соёл иргэншлээ одоо өмнө нь ингээд байж иржсэн бадрын өвөө эмээ аав ээж нар ч гэсэн тийм нөгөө дотор байранд амьдрал ингээл хүн болцгооцсон шүү дээ. Тэгээ одоо мэдхгүй. За ямар ч нэг юм хууль ингээл өргөн баригдаж л байгаа юм байна. За хотын дарга 5 зохицуулагчтай байх юм байна. Нөгөө хот нийслэл хот чинь хідэн орлогчтой байгаад үлээ хин даргын үед үлээ. Тэгээд сумын газар даргын үед үлээ. Тэгээд нөгөө шийдвэр гараад бүх орлогч нарын болоод нэг 2 орлогчтой байх хэмжээнд л авчихсан шүү дээ. За тэгээд хотын шин дарга Бүрүдавгийн мега төслүүдийг удирдах 5 зохицуулагчтай байхаар болж байгаа юм байна. Зохицуулагч гэд нэрлэж байна л да. За энэ зохицуулагчд нь өөрснөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд бас байх юм байна. Тэгээд нөгөө нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурл чинь 45 гишүүнтэй мөртлөө 45-уулаа нөгөө давхар ажиллаа багшдаг гэдэг чинь ерөөсөө энэ уул нь бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурл чинь засаг даргадаа хяналт тавиад хариуцлага тооцоод төсвийг баталж өгөөд араас нь ихэл дагаад улаа явж байгаа юм. Тэгсэн чинь баталсан төсвийнхаа хэрэгжүүлэлтэн дээр өөрснөө дарга болоо очих сууж. Нийслэлийн соёл урлагийн газрын дарга, нийслэлийн одоо боловсролын дарга, нийслэлийн юуны дарга гэсэн. Ингээд бүх юмных нь нөгөө автобус баазынх нь автобусных нь дарганууд хүртэл ингээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй. Тэгэхээр зэрэг тэр хүмүүс чинь Бүрүдав гэдэг засаг даргадаа бас
ингээд толгой бүхийж явахгүй бас болохгүй. Дарга гэдэг яг хурлын тагвимд ороод суучлаар төлөөлөгч болчдөг гэсэн. За ямар ч хэлсэн 5 зохицуулагчтай байхаар болж байгаа юм байна. За нийслэлийн агаар бохирдол ногоон хөгжлийн асуудал хариуцсан зохицуулагчаар амар төвшин. За орон сууцчлалтын төслүүд хариуцсан зохицуулагчаар мандуул Чингэлтэй дүүргийн засаг дарга. За замын хөгжлийн төслүүдийг хариуцсан зохицуулагчаар Ариун Туяа. За эрчим хүчний төслүүд хариуцсан зохицуулагчаар Батцэрэг. Энд чинь нөгөө нийслэлийн ерөнхий менежер гэж сая бууссан баха тий. Батцэрэггүй. Тэгээд оронд нь нөгөө нэг хэм билээ. Минцайхан гэдэг хүн очиод байх шиг байсан. За төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагчаар Сэмжитмаа гэсэн ийм 5 хүнээр 5 одоо юугаа хийгээд явах юм бэ? Зохицуулагчаа хийгээ явах юм байна. Энэ хүмүүс нь яг энэ чиглэлдээ хариуцаад явах юм. Одоо сэлбэдүүд төв мөв ингээд бусад орон сууцны асуудлыг одоо мандуул хариуцдаг ч юм уу. Ингээл явах нь дээ. За энийг нь бол одоо засгийн газрын хуралдаанаар бол үндсэндээ дэмжсэн юм байна. За тэгээд засгийн газар чинь нийслэлийн орон нутгийн одоо засаг захиргаа нутгийн дэвсгэрийн бүтэц зохион байгуулалтыг бол батлах юм билээ шүү дээ. Тэгэхээр зэрэг нийслэлийн засаг дарга бол ийм бүтэцтэй ийм байдлаар ажиллана гэдэг зүйлээ засгийн газар руу явуулсан засгийн газар тэрийг нь одоо дэмжиж байгаа л гэсэн юм мэдээлэл. За цаг рекламны цаг болж байна. Арай л жоохон болоог бол арай болоог болж. За хот гэж ярьснаас яг нөгөө амар төвшин хотын орлогч байгаа шүү дээ тий. Тэгэд амар төвшин даваа талаа 2 гэдэг нэг 92 загал гэдэг чи 2 орлогчтой л ингээд тэр 2 орлогч байнга лав идэг байлаа шүү дээ. Тэгээ нэг нь бол ингээд ажлаа өргөжлүүлээд ингээд яваад байсан. Тэгээ бас нэг иргэд одоо нэг хардах дуртай бас хардах эрхэнч байгаа юм чи. Энэ амар төвшин одоо яагаад Нямбатар дарах шиг ажлаа өгөхгүй байна л гэдээс. Тэгэд ажлаа өгж байгаа юм байна. Хотын дарга бүрийн эрхээ хүрээнд амар төвшингийн оронд жаргал сайхныг томилж Мөнх Батын нөгөө үлдээхэр боллоо гэд. Тэгэд бас ингээд бүтцэд нь бол өөрчлөлт орж байгаа юм байна шүү. Бас энэ хүчтэй өглөө орж идрүүлээ бас нэг сайт дээр гараад яваад исэн. За Нямбатар хотын даргаас нарыг ирснээс хотын даргаас Нямбатар өчигдөр бас твд цахим орчинд бас нэг мэдээлэл хийгээд гараад ирлээ. За албан тушаалаа өгчихсөн одоо хотын даргын нөгөө саар хувцас өмсөд энэ тэнд явах байлчихсан одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч гэдгээрэл байж байгаа бах. Тэгээ албан тушаалаа өгсөн хүмүүс чинь ингээд нөгөө өмнөх ерхий сайд оюун эрдэмтэн намрын ясалсан тэргүүтэй хүмүүсээс ахуулаад ингээд чимээгүй болцдог штеп. Яг тэр шиг одоо чимээгүй байх юм болов гэсэн бас л гарч ирэл үг хэлж л байна. Өчигдөр бол энх хоёр гишүүн засгийн газрын хэлэх газрын сайд энх хоёрын хувьд бол нэлээд хатуухан одоо Нямбатрын төслүүдийн эсрэг, за амар ясгалангийн эсрэг, даваа далайн эсрэг гэд нэлээд зүйлүүдийг бас хилээд амжсан л да. Нөгөө засгийн газар реакцлаад эхэлсэн зүйлүүдийг. За тэгсэн чинь Нямбатар захим хуудсан дээр юу гэж бичсэн бэ гэсэн чинь ингээд биччихжээ. За могоо гарч ирэх болгондоо хүмүүс гүтгэж харлуулнаа, яллнаа. Одоо бүр засгийн газар яллах тогтоол үйлддэг болох нэ. Ичихгүй туулын замаа гэмт хэрэг гэж байснаа энэ зундаа бариулж эхлэх вий дээ. Бас махны хэрэг юу болвоо? Үн буусна уу хорт могоо минь гэж бичсэн. За тэгээ нэг махны хэрэг нэрээ юу болсон юм бэ? Үн буус юм уу, буугааг юм уу, буух юм уу, буухгүй юм уу гэдэг. Ийм сонио. За дээрэс нь туулын хурдны замын чинь Пүрэв давгийн үед бол бас үргэлжлүүлнэ гэдгийг хэлсэн шүү дээ. Тэгвэл тэр байгаль экологийн үнэлгээ дүгнэлтүүдийг гаргаад яг тэр тараасаар нь явах арай өөрчлөх үү гэдэг зүйлүүд энийг. Нямбатар даргын үед бол одоо яг энийг явуулах нь бол гарцаагүй гэдэг тэр за энэ төслүүдийг л явуулж үзээрэй гэдэг тохиролцоон дээр буусан байх гэж ойлгоод байгаа. Тэгэхээр зэрэг энэ 100 баг магадгүй туулын хурдны зам чинь эхний шангаа тавиад эхэлчих юм биш үсттэй гэж. Ийм зүйлээс харагдаж байна. За 18 цаг 38 минут болж байгаа юм байна. За завсарлахаас өмнө нэг мэдээллийг дуулгачих гэж бодож байна. Түмэн торг салооныхан одоо энэ зуны хямдралаа бас 2 салбартаа эхлүүлж байгаа юм байна. Зуны хямдрал буюу 100 дуусахаас өмнөх 100 эхэлж байгаа. За найр наадмын улирлууд эхэлж байгаа. Энэ үед та бүхэн хямдралтай бүтээгдэхүүнүүдийг Түмэн торгоос авах боломжтой шүү. За юу яг вэ гэхэлэр зөв Түмэн торгийнхны хувьд гэх юм бол яармагдах Фүүс Ситигийн баруун талд байдаг Ньюгардны хотгонд байдаг салбар, хорооллын номин ихтэлбэрийн 5 давхарт байдаг салбаруудаар хямдралаа эхлүүлж байгаа. За энэ хямдрал дээр нь бүс бараанууд одоо торг сонгогдсон бүс бараа, давуу, дайлан, дурдан торг 5500-аас 7700 төгрөгийн хооронд одоо хямдарж байгаа юм бэл. За шинэ загварууд гарахаас өмнө хуучин загваруудын дээл хувцс гоёлуудаа бас давхар хямдруулж байгаа юм байлээ. Тэгэхээр та бүхэн Түмэн торгын Facebook-ийн пэйж хуудас болон Түмэн торг цэгийн гэсэн хаягуудаар нь ороод илүү дэлгэрэнгүй мэдээллийг нь үзэх боломжтой. За тэгээд одоо наадам 100 жил за
одоо отгон тэнгэр хайрхны тахилга гал олон зүйлүүд болох гэж байгаа. Тэгээд нутгийнхаа өнгө үзэмжинд тааруулсан энэ жилийн тренд мэрэндэ дагсан янз бүрийн хээ хуаартай өнгө үзэмжтэй торго бус бүрдэн даав авах гэж байгаа бол төмөн торгыг өрөө гэдгээр хэлээд за рекламны завсарлага авчия. Найруулагч реклам байгаа мó? Pocket safe, pocket safe, pocket байхад bit so safe, pocket байхад bit so safe. Аз жаргалыг амтал. Мөдлүү паста. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Хүүхдийн нухшийг үйлдвэрлэдэг эдгээр жимснүүд Монголд ургадаггүй. Тиймээс та хүүхэдтэй гарал үүсэл тодорхойг нь сонгоорой. Хүүхдийнхээ хүнсэнд хариуцлагатай хандъя. Кубус. Монгол сүм чихэр. Үнэний цэвэр сүвээр итгэв. Монголд Монголдо үйлдвэрлэв. Ялах шалахгүй юмд бухимдаж уурлах гээд байдаг юм биш үү? Стресст юу автаарай. Магнимум нэрлээрэй. Стрессийн шинж тэмдгийг арилгахаас гадна бие махбодын стресс эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг. Магнимум эрч хүчтэй амьдрал. High speed интернетийн хурд 2 болон 5 дахин үржигдлээ. Та яг одоо 50% хөнгөлөлттэй үнээр шин хэрэглэгч болоорой. Япон улсын Окинава арлын далайн бор цамгаас гаргаж авсан пастро бэлтгэл нь ходоодны улайлт, шархлаа гэмчлэх хеликобактерийн халдвараас хамгаална. Мөн ходоодны өрөвсөл, ходоодны хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэдгийг олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн баталснаар эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг болсон байна. Далайн замаг пастрог уугаад ходоод өвдөх цайваргүй эрүүл амьдарцгаая. Томордог сонголтын урамшуул эхэллээ. Дээд ишин хэрэглэгч та үндсэн багцаа 2 болон түүнээс дээш сараар сунгаад эхний сарда том багцаа үзээрэй. Урамшуулда хамрагдсан хэрэглэгчдээс 3 хэрэглэгчийг шалгаруулan том бэлгээр урамшуулна. Дээд иш. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Оддын гэгээ олон ангид уран сайхны киног Go Plus-ийн Basic Plus багцаас хүлээн авч үзээрэй. Өөрийн цэвэр угаалга үлдэх шинэ аргыг танилцуулж байна. Шинэ Ariel All-in-One Pots толбонд потхийн тайван үнэрийг одоор арилгана. Богино угаалгын програм дээрч потхийн. Эхлээд Ariel Pot, дараа нь хугацаа хийн. Өөрийн цэвэрхэн угаалга үлдэхэд бас потхийн. Шинэ Ariel All-in-One Pots. Хүүхэд хүрэхгүй газар хадгална. Сайн дагарлаа шүү. Надад ч ихтэй гарч амжихгүй нэ. Нэг юм мартаагүйз хоолойч бүрийн орлоо шүү дээ. Бод шин брэнд. Дэвшид ганцхан Монгол махын снэк. Бод шин брэнд. Та 16.5% хүртэлх өндөр хүүтэй хадгаламжаа нээлгээд 100 саяын эзэн болоорой. Ариг банк. Аз жаргалыг амтал. Мөдлүү паста. Pocket safe, pocket safe, pocket байхад bit so safe, pocket байхад bit so safe. За 18 цаг 44 минут болж байгаа. За зарим сэтгэлдүүдээ бас их дуулгач. За орой минь налгар зун айлчил нар дээрээс ийсэн нартаа дулаахан орой минь амтай бүрийн сэтгэл санаа өөдрөг байгээл гэсэн сэтгэл иржээ. За орой минь гэсэн мэд төрмийн төвшин төмөн олон минь амгалан байх болтугай л гэсэн мэд. Орой минь энэ дитүүрийн зээл авахд батлан даалтаа болиулмаар байна. Угаасаа автоматар л авч байгаа шүү дээ л гэсэн сэтгэл. За дэлхийн нийт чинь өндөр цалинтай хангам цайтай ажиллах нөхцөл сайтай манай цалин дэлхийн нийтээс хол хоцорж байгаа шүү л гэсэн сэтгэл. Жигжид норчмоо засаг зүгээр өгч байгаа мөнгийг дуугаал аваад явж байгаа ч л гэж за нэгэндээ хариулж байгаа бол 37 настай сувилагчаараа ажилдаг ажлынхаа хажуугаар их эмчээр сурч байна. Тэгвэл нийгмийн даатгад төлөхгүйгээр сувилагчийн цалинг авч болох уу л гэсэн байна. Юу гэж байгаа юм болоо энэ?
давхар сурч байгаа, сувилгаж байгаа цалин авч болох. Тэр оюутан дээр холбогдуулж ярьж байгаа юм болоо. Тэр болохоор яг 22 нас хүртэл гэдгийгсэн шүү. 22 нас. 15-22 нас. 37 таа гэхээр болохгүй юм шүү. За дуу ямар сул байна л гэсэн байна. Учрлыг огцруулмаар байна. 126 багасгамаар байна л гэсэн байна. Нүүрсний хулгайч нараа юу болсон бэ? Шоронд нь явуулаач. Бид нар тэгээд юмыг чинь ингээл дорхон мартаад тэгээд гол нь хариуцлага тооцдгүй араас нь юусоо явдггүй гэдгийг л жишээнүүд нь л энэ л дээ. За би бас нэг жишээ үзүүлэх гээд байгаа зүйл нь юу гэхээр зэрэг. За энэ UBN-ийн пэйж дээр нэг сурвалжлага байлаа л дээ. Нөгөө Дүнжин гарвын осны 207 доор 2 жил хагас болчихж байгаа юм шүү дээ. 2 жил хагас болчихж байгаа. Одоо нөгөө барилгаа барих гэтэл барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл нь гараагүй байгаа гэж. Гэхдээ яагаад ийм удаан юм бэ? Энэ хүмүүс ч одоо нөгөө түрээсийн байранд ингээд яваад эд хөрөнгөөр одоо хохироод дуусч зарим айлууд нь бараг 4-5 удаа нүүсэн гэж. Тэг ингээд нүгөө таах тусмал айлууд нөгөө эд хогшлонд эвдрээд хэмхрээл байдаг. Тэгээ одоо улсаас нөгөө түрээсийн байрны мөнгөний хэдийгээр төлж байгаа боловч тэр нь бас бөөн их л дагал болгодог. Одоо бараг түрээсийн мөнгөнийхөө төлөөл одоо ажлынхаа цагийг зарцуулж яадаг. Нэг ийм төр зуртай. Энэ ингээл төрийн удаашралтай нөхцөл байдлыг чинь нэг илэртэл болоод явж байгаа. За 126-га 50% танмаар байна л гэсэн байна. Махны үн буурахгүй арай дэндүү байна. Хоньныхаа авсан 70 мянга яаж амьдрах гээд байгаа юм бэ л гэсэн байна. ТV-гээрээ үзээ дуун чанга байна л гэсэн байна. За 74 он 1986-аас 90 онд бүтэн 8 жил оюутан байх хугацааны ажилласан жил тасарсан учраас ажилласан жилээр хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосныг яах вэ гэсэн байна. За энэ одоо бүр 80 90 оны өмнө ч одоо яад юм бол тэр одоо сангийн яам дээр очиж асуух юм болов хөдөлмөр гэр бүл нийгмийн хамгааллын яам дээр очиж асуух юм болов шүүх хурлаар ороод идэм л ш нөгөө нэг архив шүүс гаргаж ирсэн юм. Тэгээд тухайн үед ажиллаж байсан хүмүүс дуудаад тэгээд шүүх хурлаар ороод яг уу батаа үнэн үү гэд тэгээд шүүх шийдчих юм бол болчдөг юм л. Тэр шүүх архив чинь тэгээд бас жоох хэцүү юм билээ. Тэр архив ухна гэдэг архив чинь заримнуудынх нь байхгүй, заримыг нь устгацсан, зарим одоо шатчихсан алга болцсон гэдэг янз бүрийн шалтгаанаар ер нь байхгүй байх магадлалууд нь ихсэл гэдэг юм л. За манай ахмадууд өөрсдөө бас зөв ойлгох хэрэгтэй. Би хэдэн жил ажилласан яаж тэтгэврт гарсан бilé. Зарим нь хүүхдийн жил нэмээд гарсан тэгсэн гэрнээ тэтгэвэр нэмгэх юм а ялгаа байгаа шүү л гэсэн сэтгэлийг ирүүлжээ. Учрлын кабинетээс Батчуураас бусд нь 126-гаа зайлнуул гэсэн байна. За бэлгээгээ хайш нь хөөгөөж явуулчихсан юм байна. Бид хоёр ерөөсөө хөөж явуулаагүй. Мань хүн бол өөрийнхөө ээлжийн амралтыг одоо авдаг. Одоо 11 оноос хойш Монгол коммент нэвтрүүлэг та бүхэнд хүрж байгаа 15 жил 16 жил явж байгаа. Тэгэл 6 сарын 1-нд л бэлгийн амраал явцдаг шүү дээ. Энийг одоо нэг тийм хөөж явуулсан гэж хэлээд яах вэ та? Хөөгдөөд ч бас хүн ч биш бах. За оюу толгойн татан буулгаач хөөж гаргаач нөхөн сөргөөлт хийгээч л гэсэн байна. За оюу толгойг татан буулгах нь хөөж гаргана гэж юу бах вэ? Энд чинь одоо бас л олон хүний аж амьдралыг олон ханган нийлүүлэгч байгууллага оюулын төсөл нь одоо орон нутагт хэрэгжээд ингээд явж байгаа. Зүгээр л бид нар л нөгөө хувь хэмжээгээл сайхан тохирч авч чадахгүй л байгаа л асуудал шүү дээ. За хүүхдийн тоогоор жил нэмээгүй эхчүүдийн жилийг бас нэмээрээ адилхан байна л гэсэн сэтгэл бас ирсэн байна. За гих мэтийн мэдээлэл. За Mobicom-ийн 30 жилийн ой болж байгаа. За Mobicom-ийн 30 жилийн ойгоо тохиолдуулаад ертөнц затгуулсан 30 жил баримтат кино нээлттэй хийсэн юм байна. За тэгэл бид нар чи өөрөн холбооны оператор танилцчихсан тэр 30 жил гэж 1996 онд чинь S4 гээл ийм том тоос шиг том утас бариад тэгэл одоо анхны мессежүүдтэй мессеж гэдэг зүйлийг илгээгээл нөгөө текстээр илгээгээл өө өстө соёлын шок нь тэр үедээ орцгоож ирсэн та. Одоо тэгээд энэ өөрөн холбооны технологиос технологи руу шилжиж байгаа 30 жил гэж Mobicom бол өөрснийгөө бас тодотгож байгаа юм байлээ. За тэгээд олон контент, олон одоо дижитал платформуудыг бас бий болгож байгаа. За энэ бүгдийг одоо 30 жилийн өмнө ямар байсан бэ гэдгээс ахгуулаад өнөөдөр ямар хэмжээнд очсон бэ гэдэг зүйлээ бүгднийг бадсан юм баримтат кино хийжээ. За 30 жилийн өмнөхөөс Mobicom-ийн төв өнөөдөр монголчуудын амьдрал ажил мөрөөдөл дурсамж бүртээ хамт өсөж сая хүнийг холбосон үн цэний бүтээн үргэлжилж байна. Анхны дуудлага, анхны мессежээс эхлэн өнөөдрийн дижитал амьдралыг хэв маяг хүртэлх хөгжил, дурсамж, ирээдүйг хэрхэн холбосон түүхийг энэхүү баримтат кинонд өгүүлнэ л гэсэн мэл. За тэгээд энэ баримтат кино зөвхөн технологийн төвчлийг харуулж зогсохгүй Mobicom-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг онцлсон. За тухайлбал 37,000 гаруй сурагч хамрагдсан Smart Education төсөл байт юм байна. Сомдын ерөнхий боловсролын сургуулиудад эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөө байгуулах WASH гэдэг юм санаачлах зэрэг нь компани бизнесийн амжилтаас гадна улс орны хөгжил төв нэмрээ оруулахыг эрмэлздэг юм философиг нь илэрхийлж байгаа гэж. За ингээд Mobicom, Telco-ноос Techco
руу шилжиж байгаа энэ шилжилттэй энэ бүх баримтат кинонд багтааж. Та бүхэн Go руу ороод яг энэ гарчгаар нь хайгаад Mobicom-ийн 30 жил. За тэгээд энэ YouTube холбох сувг байгаа юм биш үү? За энэ сувг руу ингээл ороод үзэхлээр зэрэг за энэ баримтат кино гарах юм байлээ дээ. 1995 оны 9-р сарын 18-нд Монгол Улсын засгийн газартай албан ёсны гэрээ байна. За ингээд тухайн үеийн түүх баримтуудаа ингээд оруулаад баримтат кино хийсэн. За энэ баримтат киноны нээлт Mobicom-ийн хэрэглэгчдтэй бас дуулгая гэж бодож байна. За гарчгаар нь гарчгаар нь явчих. За 20 цэрийн дэглэм зөрчинтэй холбогдуулаад алчтыг торгожээ гэ 500 мянга хүрлэх юугаар торгох юм байна. За тэгээд дээрээс нь хэрвээ шүлхийн мөлхий янз бүрийн болчих юм бол нөхөө олгор усаас солгодог шүү дээ. За тэр мөр бол ерөөсөн байхгүй. Одоо тэр малчид нүүж болохгүй нь шүү дээ. Тэгээд нүүгээд торгуулсан юм байна. Тэгээд зөрчиж байгаа. Тэгэхээр одоо малын бэлчээр идэр нь одоо байхгүй болно шүү дээ. Тэгэхээр хаана хяналттай байл гэд яриад байгаа юм байна. За отон тэнгэр хайрхны тахилга одоо болноо. Тэгээд хог хаядлыг цэвэрлжээ гэд манай бас телевизэн одоо шууд дамжуулна. 18-нд болох байх. 17-нд. 17-нд лөө. 17-нд гэж хэлсэн. За дэлхийн аварга хөлбөмбөгийн тэмцээн энэ яг нь цагийн нэг сонирхолтой байгаа. Өдөр болох юм байл. Нөө орооч нэг шараарыг уугаад суугаад энэ тэр болдог шүү дээ. Тийм биш өдрөөр болох юм байна шүү. Тийм учраас одоо нэг кофе шоп суух ч юм уу юу. Өглөө гүрч дээ. Өглөө гүрчлөө тий. Тэгээд цагийн 3 цагаас эхлээд өглөөний 6 тэгээ өглөөний 9 цагт байхгүй. Кофе ууж яах юм бэ те. За тулга багш одоо би хүүхдүүдэд дасгалжуулах юм бол Лос Анжелесийн Олимпиадад алтан медаль авна. Саяны Польшид бас жоо амжилтгүй оролцсон шүү дээ. Яг 4-р баримт орлоо яалаад. Тэгээ шагаан харваачтын бай 2 дахин нэмэгдэжээл гин одоо энэ. За элстэй ерхий шалгалтад хоёул өчтөр ярьцсан. Энэ хоёр нь уг нь гарцсан байна. Одоо цагийн амжих болов. Энэ 25-нд түүх англи хэлгээд 27-нд биологи математик гээд 26-нд хим газар зүй нийгэм гээд 28-нд физик орос хэл монгол хэл гээд ингээд уг нь өгөх юм байна. Энэ чинь улс орон дээр зэрэг яг зэрэг ихлэ зэрэг дусдаг юм. За замын үд чойрын хүнд даацын 435 км-ийн зам баригдаж эхэлсэн. За энэгээр одоо зөвхөн одоо тэр түнд даацын том үрийн ачааны тээврийг эргэлзүүлж явах юм билээ. Тэгээд төлбөртэйгээр зорчин. За энийг нь концессор буюу барьт дуусгачаад 20 жилийн дараа Монгол улсад хүлээлгэж өгөх юм байна. Үн төлбөргүйгээр хүлээлгэж. Тэгэхдээ тэр 20 жилийн хугацаанд бол мэдээж ашиглалтын мөнгийг авна гэсэн. За хуучин зам нь болохоор зэрэг ердийн одоо зорчигчд явдаг. Одоо мань митэн Прүсээ унаад явдаг тийм зам болж болох юм байна. Тэгсэн чинь налаагтай холбох 126 км замын төсөл бол багтаагүй. Тэгээд ингээд хүмүүс хардахдаа бол чойроос нөгөө нүүрсний зам болгож хувирах гэж байгаа юм биш үстэй гэсэн юм таамаглал бас яваад байгаа юм байна. За ямар ч байсан зам ингээд баригдаж эхэлж байгаа нь за болж байна. За тэгээд ховдод дэгдсэн саатныг хөрш усудаас орж ирсэн байх талтай эмчилгээ байхгүй учраас халдвар болсон малуудыг шууд устгалд оруулж байгаа. За эмчилгээ байхгүй гэдгийг манайхан ингээд сууж байна да. За торгох шийтгэлийг 5 сар төлөөгүй тохиолдолд жолооч та дараах үйлчлэгийг төрөөс авч чадахгүй шүү. За ямар нэг хэлбэрээр торгуулад торгуулийнхаа хугацааг 5 сараас хэтрүүлсэн бол олон үйлчлэгнүүдийг авч чадахгүй байна. За тухайлбал тухайн иргэний эргэх шийтгэлд нэмэгдүүлсэн тооцсон хувь хэмжээ 450 мянган төгрөгөөс дээш бол албатан гүйцэтгүүлэх хүсэлт гарна. За тушаалтныг за ямар төрийн үйлчлэгийг авч чадахгүй юм бол доо. За энэ мэдээллийг та бүхэн эгүүрлүү ороод авчих юм боломжтой шүү. Гэдгийг бас дуулгая. Өнгөрсөн шөнө 71 тээвэр жолооч цогтуугаар машин барьж байгаад баригдсан байна. Уран дулаан ихэлсэн. За тэгээд ууц цогтуурхаасаа илүүгээр хажуудахтай хяналт тавьдаг, дуудлагын жолооч тавьдаг, бусдын амь нас, эрүүл мэндэд хотго бариад гүйж байгаа юм шиг тиймэрхүү занал хийлтийг аль болох татгалзаач жолооч нараа хундаг арх уусан халбаг бие уусан ч байх жолооны ард бүү суугаач гэдэг уриалгаар өнөөдрийнх Монгол комент нэвтрүүлгийг өндөрлөе доо. За өөрөө галж байлаа. Монгол комментэд нэгтгэцгээе. Pocket save, pocket байхад